За сайн байцгаана уу. Бидний мэдгүй уур амьсгалын өөрчлөлт подкастны 3 дахь дугаар та бүхэн хүрэхэд бэлэн болоод байна. Намайг Арина гэдэг өнөөдрийн дугаарын хөтлөгчөөр ажиллана. За урдны дугааруудыг сонсоогүй зарим хүмүүс товчхон танилцуулж хэлэхэд энэхүү подкастыг байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа байгаль орчин уур амьсгалын сан санаачлан эхлүүлсэн байж байгаа. За Азийн сангийн хувьд бол эхний дугаарууд дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Подкастын зорилго бол маш энгийн бид аль болохоор олон залуучууд монголчуудад дэлхийн нийтэд тулгамдж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын талаар танилцуулах, мэдлэг мэдээлэл хүргэх гэсэн явдал байнамаа. Бид өмнөх дугаарууд дээр уур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ? Уур амьсгалын өөрчлөлт нь яг юунаас үүсч бий болдгийг, хүлэмжийн хий гэж юу юм ч гэдэг юм уу? Монгол орнд уур амьсгалын өөрчлөлт яаж явагдаж байна? Ялангуяа хурд үндэс температурын өөрчлөлтийн талаар бол нэлээд ярьсан байж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд залуусын оролцоо ямар байж болох вэ? Одоо энэ хэвлэл мэдээллийн хэрэгслэр нэлээд ярьдаг climate activism гэж бүрээд нэр томьёо аваад штэ тий. Одоо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэгийн залуусын хөдөлгөөнүүдийн талаар та бүхэнд бас мэдээлэл өгөхөөр бэлдсэн байна. Манай өнөөдрийн зочноор байгаль орчны манлайлагч залуусын нэг болох оноо оролцож байгаа. Тэрээр саяхан бас Cambridge их сургууль Conservation Leadership гэж чиглэлээр магистраа хамгаалаад ирсэн. За өмнө нь бас Yale их сургуулийн байгаль орчны эдийн засаг чиглэлээр төгссөн. За тэгээ урд нь бол энэ WCS гэдэг байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгт олон улсын төсөл хөтөлбөрүүдийг бас хариуцсан ажиллаж ирсэн юм туршлагатай хүн байна. За тэгээд байгаль орчин чиглэлээр ажилладаг залуучууд бол ер нь нэг энэ EFP гэдэг байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн санаачлагч гэдгээр нь бол нэлээд сайн мэднэ. За тэгээд зориг санд ажиллаж байхдаа энэ хөтөлбөрийг эхлүүлж ирсэн. Ер нь л одоо энэ байгаль орчны чиглэлээр ууггүй суралцж байгаа. Энэ чиглэлд бас сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байгаа залуусын нэг байгаамаа. За тэгээд ямар ч байсан бидний урилгыг өнөөдөр хүлээн авч подкастны энэ дугаар зочноор оролцож аваад баярлалаа. Өрсөнд бас баярлалаа. За тэгээд түрүүн хэлсэнчлэн өнөөдрийн сэдв маань өөрөө уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд залуусын оролцоо ямар байж болох вэ гэсэн юм сэдв байгаа. Тэгэхээр байгаль орчны чиглэлээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудалтаас анхаарал хандуулдаг, сэтгэл зовж явдаг, бас тодорхой шийдэл хайж ажилладаг залуу хүний хувьд ер нь яагаад энэ байгаль орчин чиглэлээр анх суралцах болсон юм бэ? Энэ чиглэлд одоо ажиллах болсон талаараа товч яриагаа эхлүүлвэл ямар вэ гэж. За миний хувьд бас би багтаа одоо манай эцэг эх юм уу те бид нарыг зам болгон хөдөө их авч явдаг байсан. Тэгэхээр яг тэр утгаараа Монголынхан бас байгальтай одоо эртхэн танилцсан гэх юм уу. Яг хотын хүүхдийн хувьд бол мэдээж ингээд зундаа хөдөө явна гэдэг чинь бас нүд тайлж те арай л одоо өөр төвшөнд бас одоо байгальтайгаа арай жоохон ойр татна болсон гэх юм уу. Би 10 жил байхад бас яг цөлжилттэй холбоотой нэг тийм орчуулгын ажил хийж ирсэн. Тэгээд тэгэхэд яг тухайн үед бол хичээл сургуульд бол тийм ерөөс заадаггүй байсан. Тэгээд арай нэг тийм амьдралтай бодит ийм асуудалтай ойр байснаас болж за яана ийм амар асуудлууд идэм байх гэдэг арай нэг ойлголттой болсон. За тэгээ миний яг явсан сургууль одоо их сургууль яг Америк бас нэлээд байгаль орчин тал руугаа түлхүү заадаг байсан. Тэр бас надад нэлээд нөлөөсөн бах. Манай ихэнх найзууд бас яг энэ сэдвэр суралцдаг байсан. Тэгэд манай сургууль өөрөө ер нь бас жоохон тийм хиппи сургууль гэж бас яригддаг байсан. Тэгэд тэр болгоно надад нөлөөсөн байх гэж бодож байна. Зөв мэдээж нөгөө гэр бүлийн орчин тэгээд суралцж байгаа суралцсан газар орчин гэдэг ч юм уу олон зүйл бас нөлөөсөн байх л та тий. За тэгээд өнөөдрийнхөө сэдв рүү илүү хандсан асуултуудаар үргэлжлүүлье гэж бодож байна. Яг энэ уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд мэдэгдэж одоо нөлөөлж эхэлснээс хойш гэх юм маш олон хүмүүс тэр дундаа залуучууд энэ талаар өөрсдийн дуу хоолойг өргөж одоо ярьж бичиж эхэлсэн. За тэдгээр залуусыг харах юм бол мэдээж өөрсдийн амьдралын хэв маягийг хүртэл тодорхой хэмжээнд өөрчилсөн харагддаг тий. Одоо илүү байгаль дээлтэй, хаягдл багтаа ч гэдэг юм уу. Нөгөө carbon footprint гэж яриад байдаг илүү нүүрс хүчлийн уул мөр багтаа амьдралыг сонгосон байдаг л да. Өөрийн чинь хувьд бас ингээд дэлхийн томоохон хотуудад сурч исэн, ажиллаж амьдарч исэн. Тэгэхээр одоо бас яг энэ байгаль орчин чиглэлээр сурч исэн хүний хувьд бусад улс орнуудын залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд ер нь хэрхэн яаж ханддаг юм бэ? Тэр залуучууд маань одоо уур амьсгалын өөрчлөлтийн талаар илүү одоо өргөн цар хүрээтэй, мэдлэгтэй, ойлголттой байдаг уу тий? Үнэхээр яг өдөр тутамдаа бас яг энэ байгаль дээлтэй амьдралын хэв маягийг хөвшүүлж чадсан байдаг уу? Зүгээр л одоо өөрийнхөө уулзж исэн, ярилцж исэн, хамт сурч исэн ч юм уу тий? Тэдний талаар ажилласан зүйлсийн хадлаар товчхон ярил юу гэж ярих вэ? Тэгэхээр яг би гэхдээ наан зүгээр хэлэхэд би яг одоо гадаадд байхад бол дандаа сургуулийн орчинд байсан тий. Дандаа оюутнуудын хамт. Тэгэхээр би яг ажилласан тэр оюутнуудаа л хэлж чадчихин. Тэрнээс яг үнэхээр одоо өөр орчинд бол хүмүүс нь шал өөр ээж магадгүй. Тэгэхээр миний хувьд бол яг ажилласнаар бол мэдээж яг уур амьсгалын өөрчлөлтийн талаар
Монголд байгаа залуучуудаас арай хамаагүй их мэдлэгтэй. Тэгээд заавал яг байгаль орчны одоо энэ асуудлаар суралцж байгаа биш тий. Зүгээр л ингийн өөр сэдвээр сурж байгаа хүмүүс ч гэсэн хамаагүй их мэдээллийн дунд байгаа нь яг илт анзаарагддаг. Бараг л одоо уур амьсгалын өөрчлөлтийн талаар ойлголтгүй хүн байгаагүй гэх юм уу? Мэдээж тэр дундаа бас ингээ арай бага ойлголттой, арай их ойлголттой ч юм уу тийм ялгаа зөрүүнүүд мэдээж байгаа. Тэгээ яг амьдралын хэв маяг тал дээр бол айгүй их залуучууд хоол одоо өөрсдийнх нь иддэг диетэн дээр нэлээд харагддаг байсан. Тэгэхээр айгүй их залуучууд мах сүүнээс татгалздаг тий яг уур амьсгалын өөрчлөлттэй одоо холбож одоо татгалздаг. Харин яг тэр хэрэглээ тал дээр бол бас тэр болгон одоо үйлдэл нь яриатайгаар нийлэхгүй одоо жишээ нь уур амьсгалын өөрчлөлт гэж ярьж байгаа боловч ингээл нөгөө тийшээ хараад зөндөөх хэрэгэл одоо хувцас хунартай худалдаж авах юм уу. Гэхдээ тэрийг бол бас хэцүүлтэй яг за энэ хүн үнэхээр ингээд жүжиглээд байна энэ хүн дүр хэсгээд байна гэж бас хэлэхэд хэцүү. Нийгэм нь өөрөө тийм болгоцсон тий нийгмийн яг систем нь тийм болгоцсон учраас бас яг энэ нэг бол хувь хүн дээр бас хэтэрхий хувь хүнд тэр бүх бурууг нь бас өгөхөд хэцүү санагдав. Зөв мэдээж бас хүн болгон янз бүрийн байдлаар одоо энэ асуудалд хандж байгаа. Гэхдээ яг өөрөө чи хэлж байгаагаар бол магадгүй бусад улс орны залуучууд илүү бас энэ талаар мэдээлэлтэй байна тий. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон судалгааны ажлууд англи хэл дээр ерөнхийдөө байдаг тий. Тэгэхээр нөгөө нэг тэр утгаараа ч гэдэм үү яг англи хэлээр ярьдаг улс орнуудад бол залуучууд энэ төрлийн мэдээллийг судалгааны ажлуудыг аваад унших боломж нь бас илүү байх бас магадaltaй юм байна л да. Одоо яг энэ уур амьсгалын өөрчлөлийн асуудлаар дуу хоолойгоо өргөдөг, олон танигдсан, за тэгээ хүмүүсийн хамгийн сайн мэддэг climate activist-уудын нэг гэх юм бол ялцчихгүй Грета Thunberg-ийг ярьдаг тий. Тэрээр бол одоо 18 настай хаа тийм швед охин. За тэгээд нэлээд залуу одоо яг энэ залуу наснд аль хэдийн дахин танигдсан. Ер нь их бага наснаасаа сургуульд байхдаа одоо 15 настайгаасаа ч илүү бараг л Шведийн парламентын орны гадаа энэ уур амьсгалын өөрчлөлийн асуудлаар улс төрчдөд бодлого боловсруулагчдад шаардлага тавиад дуу хоолойгоо хүргэж эхэлсэн юм эмэгтэй байж байгаа. Тэгэхээр Гретагийн талаар би бас уншиж байхад нэлээд сонирхолтой мэдээлэл зөндөө гарч ирсэн. Тэрээр одоо Times-ийн одоо дэлхийн 100 хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд багтсан байт юм байлээ. За тэгээд бас Forbes сэтгүүлийн 2019 онд одоо дэлхийн хамгийн хүчтэй нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтанд орсон. 2019-20 онд Италийн Нобелийн шагналаас нэр дэвшижсэн энэ төр гээд олон одоо бас зүйлсийг хийж амжуулсан энэ хүн харагдчихсан. Тэгээд одоо яг ийм залуу насндаа гэхэд бас нэлээд ингээд яг энэ чиглэлийн асуудлаар олонд танигдаад олон тус дуу хоолойгоо өргөж чадсан ийм хүн юм байна. Тэгээд Гретагийн өөрийнх нь анх эхлүүлжсэн нөгөө School Climate Strike гэдэг одоо шууд орчуулбал уур амьсгалын өөрчлөлт эсрэг нөгөө сургуулийн жагсаал цуглаан хийж эхэлж байгаад тэгээд тэр нь бүр цаашаага ингээд өргөжөөд Fridays for Future гэдэг томоохон одоо хөдөлгөөн болсон байж байгаа тий. Яг зөв миний тодруулж асуу гэж бодсон юм магадгүй өөрийн чинь амьдарч исэн одоо сурч исэн хотуудад яг ийм climate хөдөлгөөнүүд одоо хэр зохион байгуулагддаг байсан бэ? Ер нь өөрийн чинь бодлоор энэ залуу үеийн уур амьсгалын өөрчлөлийн асуудал яагаад илүү их ингэж анхаардаг болсон юм болоо? Энэ уур амьсгалын өөрчлөлийн асуудал ямар нэг тэр үе хоорондын ялгаа гэдэг юм уу, generation gap гэдэг зүйл ер нь байна гэж харж байна уу? За тэгэхээр түрүүн бас хэлсэнчлэн одоо яг мэдээлэл нь хамаагүй их байгаа шүү дээ. Яг одоо хүссэн судалгааны ажлаа одоо хүн интернетд ороод залуу хүүхдэд одоо уншдаг болчиход байна. Тэгэхээр Гретагийн хувьд жишээ нь одоо 8 настайдаа яг энэ талаар аюух ойлголттой болоо маш их мэдээлэл авч уншсан байгаа. Тэгээд 11 настайдаа өөрөө яг TEDx talk дээр хэлж ирсэн. Одоо бүр хоолч идэхэ болсон. Бүр сэтгэл санаагаар унаад тэгээд хүнтэй ч юм ярихаа болсон гэж ярьдсан байлаа. Тэгэхээр яг энэ утгаараа одоо залуучууд яагаад бас илүү ингээд энэ асуудал дээр илүү одоо анхаардаг болсон бэ гэхээр илүү их мэдлэгтэй мэдээллийн дунд ингээд одоо тийм орчин байгаад байна. Мэдлэгтэй болох тусам яг өөртөөхөө улсын одоо ус төрчд тэгээ бас тэр компаниудын эзэд одоо яг тэр нөлөө бүхий хүмүүст улмал сэтгэл санаагаар одоо яг ингээд сэтгэл дундуур болсон тэд нар нэг тийшээ хараад нэг юм амлал ярьсан боловч яг үйлдэлийн харахаар тэр тал дээр хийсэн юм байхгүй. Тэр утгаараа үнэхээр залуучууд өөрсдөө мэдлэгтэй ах тусам за тэрэнд нь их ууртай болж байна. За тэгээд яг чиний хэлснээр нөгөө generation gap гэдэг утгаараа өөртөө яг
ирээдүгөө харахаар яг тийм одоо жоохон бүрхэг ирээдүй үүлж авах гээд байгаа нэг өөрт нь улам илт болоод исэн. Тэгээд тэр нь өөртөөх нь хувьд шудраг бус санагдчихсан. Та нар ингээл хамаг те одоо даал орчно ингээд сүтгэжлээ. Та нар хамаг энэ одоо хүлэмжийн хийгээ ялгаруулчлаа. Биднэрт ингээ юу өглүүлэх гээд байгаа юм бэ? Та нар ингээд хоосон амлалтууд өгөөд байна гэж одоо Грета чинь баг уйлал хуруугаа чичрүүлэл олон хүмүүсийн өмнө ярьсан байгаа. За тэгээд тэдний хувьд бас яагаад ингэж хөл аваад байна гэхээр нөгөө активизм гэдгээс гадна кликтивизм гэдэг үг мэдхөө тэр чинь бас одоо хурууныхан кликер тэ одоо нэг лайк дарах ч юм уу, шеэр хийх ч юм уу тийм байдлаар айгүйх тийм хөдөлгөөн өрнөх одоо боломж нь нэгтчихэд байгаа юм байлээ. Тэгэхээр залуучууд айгүй амархан тийм олон хүмүүсийн өмнө дуу хоолойтой тийм платформтай болох магадлал нь одоо боломж нь илүү ихссэн учраас бас ингэж их залуучууд хоорондоо айгүй холбоотой айгүй тийм том сүлжээ үүсгээд байгаа. За тэгээд одоо хүүхдүүд эцэг эхтэй хамгийн хүрдэг те. Тэгэхээр эцэг эхтэй айгүй хүрэх ийм байдлаар хүрч чадж байгаа болохоос айгүй хөл авч байгаа. Эцэг эхчүүд нь хүүхд нь нэг ямыг өдөр тутам хашгираад уурлаад бухимдаж хэлж хахадаас хүүхдүүдээс сонсоосоор арга байхгүй. Тэгээд одоо эрдэмтэд маш их одоо тайлан судалгаа төрийн хэлнэслэл ингээл гаргасан байгаа. Бүр 80-аад оноос хойш те. Яг энэ талаар тэгэхэд яг үнэхээр ингээ хүмүүст хүрэхгүй, масст хүрэхгүй байсан. Тэгээд энэ залуучууд масст хүргэх тал дээр хайгүйх одоо нөлөөтэйсэн. Яг л тэд нар одоо илүү эмоц оруулж өгсөнтэй, илүү сэтгэлийн хөдлөлтэй одоо ийм их уур уцаар ийм их ингээ та нар бид нарыг бодооч гэд одоо өөрөө чи хүүхд ингээ хараад хуруугаа чичрээд байвал хүмүүс мэдээж тэрэнд нь автагдана. Тэгээд тийм учраас одоо энэ Грета маань одоо дэлхийн 100 те нөлөө бүх хүмүүсийн тоонд орж чадсан баг гэж бодож байна. Зөв. Сая бас яг өөрөө чи ярианд ерөнхийдөө энэ хөдөлгөөнүүд яагаад ингэж амжилттай болсон талаар бас нэлээ хэд хэдэн поинтууд гарлаа гэж бодож байна. Залуу үеийнхэн одоо яалтчгүй ирээдүгөө төсөөлөд ботхоор те үнэхээр бүрхэг харагдаж байгаа учраас өнөөдрөөс эхлээд би дуу хоолой өргөхгүй бол яах юм бэ? Одоо энэ асуудлын шийдлийг өнөөдрөөс эхлээд хаяа гэдэг бас тэр сэтгэл зүйн нөлөөлж ах шиг байна. За дээрэс нь нөгөө тэр онлайн орчин нөгөө сошиал медиа дээр ч гэдэг юм уу те залуучууд илүү мундаг одоо чадварлаг ажилдаг гэдэг нь бас илүү одоо энэ хөдөлгөөнөд хүчээ авахд нөлөөлж ах шиг байна л да тий. Энэ Fridays for Future гэдэг хөдөлгөөний би вебсайт руу бас орж үзсэн л дээ. Тэгээ зарим нэг статистик мэдээллийг нь харж үзсэн. Тэгээд 2018 оноос хойш одоо энэ хөдөлгөөн эхлснээс хойш нийтдээ бараг 213 оронд тэгээд 7800 гаруй хотуудад 79,000 гаруй арга хэмжээ жагсаал зохион байгуулагдсан. Тэгээ 14 сая хүн оролцсон гэдгсэн. Тэгээд энэ тоонуудыг хараад бол бас л нэлээд одоо вау ийм хэмжээний хүмүүс оролцсон юм байна гэж л одоо бодлоо л да. Энэ үнэхээр бас нөгөө залуучууд өөрсдийн санаачлалаар эхлүүлсэн ажил гэхэд үнэхээр хүч авч чадсан. Тэгээ олон хүнд хүрч чадсан юм арга хэмжээнүүд болчих чадсан юм байна. Тэгээд 2020 онд энэ ковидтай холбоотой мэдээж эрчим тодорхой хэмжээнд суларсан ч гэсэн бас л одоо онлайнаар нэлээд эрчимтэй ингээд явагдаж байгаа бас хөдөлгөөнүүдийн нэг тийм. Энэ хөдөлгөөнүүдийг ер нь харахад одоо гол онцлог шин чанар нь яг өөртөө одоо юу гэж харагдчих. Ер нь зүгээр энэ залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өөртөөхөө дуу хоолойг ингээд үр дүнтэй хүргэе гэж бодох юм бол бас яг ямар арга хэлбэрийг сонгох юм бол гэдэг юм уу те илүү үр дүнтэй, илүү сонирхолтой байж болохоор байна. Түрүү хэлсэн шүү дээ ингээд судлаачид юм бичээлэн, судалгаа хийгээл эн чинь өөрөө ингээд цаашаа бас олон хүн ингээд тэр болон хүрч чадахгүй яг тодорхой хэмжээнд нөгөө нэг судалдаг хүмүүс нь уншаад үзээд хараад байдаг. Яг олон нийтэд хүмүүст энэ мэдээллийг хүргэхийн тулд залуучууд ямар арга хэрэгслэр ер нь энэ мэдээллийг хүргэх ёстой юм болоо. Зөв. Тэгэхээр Гретаг дуртахаас өмнө хэлэх гэсэн одоо 15 онд нэг алдартай яг Julia versus United States гэдэг одоо Julia гэдэг охин одоо залуу охин Америкийн засгийн газрыг одоо шүүгдсэн байгаа. Та нар одоо яг нуур амьсгалын өөрчлөлтийн энэ асуудлыг хангалттай одоо үйл ажиллагаа явуулахгүй байна. Бид нар энэс болж хохирж ин энэ залуу үеийнхэн гэдэг одоо үүнээс гадна одоо Америкийн хэмжээнд жишээ нь 1000 орчим юм шүүгдсэн асуудал байгаа. За дэлхийн хэмжээнд 300 орчим шүүгдсэн асуудал байгаа. Тэгэхээр Гретагаас өмнө ч гэсэн одоо айгүйх залуучууд ингэж итгэвчж тий яг засгийн газартаа одоо бүр ингэж тооцоолсон байхгүй тий та нар яг юу хариуцлага өөрсдөө өөрөх хэрэгтэй. Бид нар энэ залуучууд бол үнэхээр бухимдалтай энэ одоо та нар амлалтандаа хүрэх хэрэгтэй. Олон улсын хэмжээнд одоо 90 хэдэн оноос хойш тий одоо тэр Киото протокол гэх мэтчлэн зөндөөх амлалтууд засгийн газарт өгсөн боловч хизээч тэрэнд нь хүрдэггүй.
хэдхэн хувьд нь л тэр амралтынхан дагуу явдаг баг. Тэгэхээр яг тэр утгаараа айгүйх шүүгдсэн тийм асуудал. Тэгэхээр шүүгдэх нэг арга байна. Энэ арга хэлбэр нь одоо тэр болгоом бас амжилттай байдаггүй ч гэсэн айгүй олон хүмүүсийг бас хөдөлгөж чадсан тийм байгаа. Гретагийн одоо яг энэ хөдөлгөөн бас яагаад ийм амар хүмүүст хүрч чадсан байх гэж би боддог вэ гэхээр 5 өдөр болгоно Грета хичээлдээ суухгүй. Ингээд Швед улсынхаа засгийн газрын гадаа ингээд сууж исэн тий ганцаараа. Хүүхэд одоо сургуультай суух гэдэг бол ямар ч эцэг ихт одоо шууд хүрнэ шүү дээ. Тэгэхээр одоо олон сая хүүхдийг хичээлээ таслаад яваад тий бид нар үнэхээр хичээл тий боловсрлоос илүү энэ асуудлыг илүү чухалд үзэж ийн гэдэг бол үнэхээр хүмүүст хүрэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр тэр арга нь өөрөө айгүй тийм өвөрмөц арга байсан. Өмнө нь бол зөндөл чагсаал цуглаан болдог тий янз янзын одоо сэдвэр. Гэхдээ хичээлээ таслаад энэ жоох хүүхдүүд хичээлээ таслаад эцэг эхийнхэн одоо магадгүй бас үнэтэй сургууль сурдаг хүүхдүүд ч юм уу тэр их одоо хөдөлмөрт бас нөлөөлөд байгаа байхгүй. Тэр утгаараа мөн тийм залуу жоохон хүүхдүүд гэдэг утгаараа хүмүүсийн үнэхээр анхаарлыг бол татчихсан. Бас нэг арга хэлбэр нь бол та нар харсан баха Гретагийн хэрвээ бичлэгүүдийг харах юм бол амар ууртай бүр уйлж байгаа бүр хуруугаа жижилж байгаа л танаас болж байгаа та нараас болж байгаа та нарын хоос амлалтаас болж байгаа гэд айгүй тийм хариуцлага тооцох буруутгах тийм арга хэлбэр одоо ашигласан байгаа. Мэдээж тэр болгон тэрэнд нь тэр хүмүүс бол дуртай байгаагүй Гретад дургүй хүмүүс зөндөө байдаг энэ юу яриад байгаа энэ жоох охин, эрх охин энэ тэгээд Швед одоо баян улсын охин юугаас мэддэг гэх мэтчлэн. Гэхдээ тэр нь өөрөө айгүй чухал байгаа байхгүй. Заавал хүн болгонд таалагдах шаардлагагүй. Гол нь хүмүүсийн анхаарлыг айгүй сайн авсан байна. Энэ асуудлыг бас айгүйх тийм сайн үргэж өгч гаргаж чадсан байна тэгээд намайг яг англи сурч байхад сая сүүлийн жил яг Fridays for Future-ийн тийм хэдэн одоо чагсаал цуглаануудаас болсон. Гэхдээ энэний хажуугаараас өшөө нэг нэлээд том хөдөлгөөн байгаа Extinction Rebellion гэдэг бас 18 онд одоо байгуулагдсан тийм Англид одоо яг би одоо үүсгэн байгуулагдсан тийм хөдөлгөөн байна. Энэ бас 75 улсад 1146 тийм салбартай идэм байлээ. Тэгээд салбар болгоноос өөртөө яг тийм бие даасан байдлаар одоо явагддаг. Тэгэхээр нэг 10 зарчимтай. Тэр 10 зарчмаа л одоо сайн мөрдөх хэрэгтэй тий. Тэгээд хамгийн гол нь бас тэд нар уур амьсгалын өөрчлөлтийг бол засгийн газар үнэхээр нэгт тавиараа. За 25 он гэхэд одоо нүүрс хүчлийн хийг одоо net zero буюу одоо бүр яг тэглэх тийм амлалт та нар өг. Мөн одоо арчилсан байдлаар ингээд арт иргэдээ оролцуулаа. Яг энэ уур амьсгалын өөрчлөлийн асуудлыг одоо шийдэх тал дээр гэсэн тийм 3 айгуу тийм чухал шаардлага тавьд юм билээ. Тэгээ энэ групп бол бас ойр үед олон улсын хэмжээнд хүл авсан байгаа тийм групп байгаа. Тэгээ манай сургуулийн хувьд яг энэ Кембрижийн бас нэг тийм салбар нээсэн оюутнуудын. Тэгээ тэд нар яасан бэ гэхээр одоо Кембриж 31 коллеж гэж үүдэг. Коллеж болгон бас маш их хөрөнгө мөнгөтэй тэгээ том хэдэн зуун жилийн одоо түүхтэй тийм барилга байшингууд байдаг. За Trinity College гэдэг нэлээд алдартай коллеж, баг хамгийн баян коллеж нэг нь. Тэрний өмнө ингээд тэдний хамгийн хайрладаг зүлэг байгаа байхгүй. Тэнд нь ингээд оюутнууд очиод тэр зүлгийг ингээд хурцөөр ингээд XR гэдэг Extinction Rebellion-ийнхаа үсгнүүдийг бичээд тэгээ айгу томоор ингээд бүр айгу муухай алгацсан тэр зүлгийг. Тэгээ тийм байдлаар одоо яг баг тэр түүхэн өвөө одоо айгу гимтээсэн байгаа байхгүй. Тэгээ айгу одоо мэдээ сонингоор гарсан. Тэгээд гол нь тэдний том шаардлага нь юу байсан бэ гэхээр Кембрижийн их сургууль ойролцоогоор хэдэн тэрбум гэхлээр нэг газар 3 тэрбум гэхээс нөгөө газар 6 тэрбум паунд хөрөнгөтэй байдаг. Тэр их мөнгнөөс 400 сая паундын яг тэр нөгөө нүүрс газрын тос гэх мэтчлэн яг тэр fossil fuel одоо чулуудсан түлш гэдэг юм байлаа. Fossil fuel-д ингээд хөрөнгө мөнгө одоо хөрөнгө оруулалт хийсэн байгаа байхгүй. Одоо их сургуулийн хувьд та нар тэрийг бүгдийг одоо болоо одоо тэр тийм газрууд хөрөнгө оруулалт хийхэ бол divestment хий гэдэг тийм шаардлага тавьсан байгаа. Тэгээд Кембрижийн их сургуулийн хувьд 5 жил одоо оюутнууд нь тэгж
их сургуулийнхаа өөдөөстэй тийм одоо арга хэмжээ авснаар өнгөрсөн 9 сард одоо Кембриж их сургуулийн яг одоо захирал нь тэгсэн ба. За бид нэр ингээ 30 он гэхэд ихэнх одоо энэ хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө ингээд аваад өөр газарт байршлуулнаа. За тэг 38 он гэхэд манай сургууль яг хүлэмжийн хий ялгаруулахаа болно бүр тэг болгоно гэсэн тийм амлалтууд өгсөн ба. Тэгэхээр яг энэ утгаараа бол айгүй амжилттай болсон ба. Оюутнууд өөрсдийнх нь сургуульд ийм шаардлагыг зөндөөх тавьдаг. Америк ч гэсэн айгүйх оюутнууд тавьдаг. Тэгэд нийтдээ 14 их $80 хэмжээний их мөнгийг одоо энэ баян тэг их мөнгө хөрөнгөтэй их сургуулиуд бол авсан юм байл, татгалцсан юм байла. Одоо энэ Exxon, Shell мэл гэл айгүйх тэр юу газрын тос одоо олборлох газруудад мөнгө хөрөнгө оруулалтаа хийхээ байлгах мэтчлээ. Тэгэхээр энэ айгүй тийм амжилттай жишээ гэж бодож байна. Одоо би тэр нэг Extinction Rebellion-ыг бас сонирхож асуумаар байна л да. Одоо тэдний ингээд гол арга барил нь яг ямар арга вэ? Одоо ингээд хүмүүсийг бүр ингээд одоо түрүүний чиний хэлдэг жишээ бол ингээд зүлгийг амар гой зүлгийг очиод мухаа олгоцсон жишээ байгаа шүү дээ. Ер нь ингээд хүний бүр сонирхлыг ингээд татах үйс бүр тийм одоо зарим тохиолдолд бас тийм хитрхи гимэрч юм шиг тийм арга хэмжээнүүд бас ашиглаж хүмүүсийн сонирхлыг татдаг юм болов. Тэгэхээр яг та нар яг интернетээр хараараа Extinction Rebellion гэхэл хамгийн сонирхолтой яг нүүр ам янз янзаар будаал, янз янзын костюм өмсөөл айгүй сонирхолтой харахад бол айгүй тийм iconic газрууд одоо Лондонгийн хамгийн тийм жуулчид цуглардаг газруудад ингээл зарим нь газар хэвтсэн янз янзын байдлаар ингээ бид нэр өгсөн байна ч юм уу те. Тийм мессежүүдтэй тийм барыг тийм жүжиглэлт хүн харах юм бол айгүй гоё тийм перформанс шиг янз янзын байдлаар чагсаал цуглаана хийдэг. Айгүй өвөрмөц байдлаар зарим хүмүүс бүр карамаран дээр ингээд өөртөө нь цавуудсан байгаа байхгүй хувцаараа. Тэгээд тэдний одоо цагдаа нар буулгах гэж муу юм болж байгаа. Тэгээд яг Extinction Rebellion хизэж violence хэрэглэхгүй гэсэн тийм зарчимтай. Тэгэхээр ямар нэгэн байдлаар юм хүч хэрэглэхгүй гэдэг. Гэхдээ хүмүүсийн амьдралд бас тэр бас болсон. Зөндөх болсон. Яг л хүмүүс өглөө ажилдаа явах гад эсвэл вагонд суух гэхээр яг тэр хавийг яг замын ингээ өөртөө дүүргээд хаасан тохиолдол хаад яг энэ тал дээр бас зарим хүмүүс одоо бүр зүг гэж боддог боловч зарим хүмүүс энэ хүмүүс арай л хитэрч ин те баг террорист тал руугаа болсон бид нар ингээ ажил руугаа явах гэхээр ингээ бид нарт хүрт ингээ нөлөөлж ингээ тийм дургуутсан зүйл бол зөндөө байгаа. Английн засгийн газарт бол эдгээр яалчгүй нөлөөлсөн. Бид нар бас ингээ ийм их үйл ажиллагаа явуулснаар айгүйх улс төрчдөд уулзах тийм боломж гарсан. Тэгээд бид нэр засгийн газар чинь climate emergency-г бас яасан. Уур амьсгалын өөрчлөлтөд үнэхээр чухал асуудал юм байна гэж тэд нар бүр одоо тийм зардал гаргасан байгаа. Тэгээд бас амлалтууд өгсөн байгаа. 25-50 он гэхэд одоо бас бид нэр одоо хүлэмжийн хийгээд тэглэн гэсэн байдлаар. Тэгээд яг нэг жил сурч яхад энэ Extinction Rebellion-ийн хүмүүс бид нар дээр ярьсан. Тэгээд гол нь тэд нар бол ингэж л байгаа. Бид нар яг одоо байгаа улс төрч гэсэн яг хизээч ингэж 100% өөрчлөгдөн гэж бодохгүй байна. Гол нь системийн өөрчлөлт гарах хэрэгтэй. Бараг л одоо хувьсгал мэтчлэн тий. Систем нь өөрөө анханасаа ингэ буруу дизайнлагдсан, буруу ингээд загвар нь угаасаа буруу. Тэгэхээр тэрийг бүр анханаас нь өөрчлөх хэрэгтэй гэдэг талаас айгүй хардаг. За тэгээд Гретагийн яриаг бас та нар сайн чагнах юм бол бас яг тэгж ярьдаг. Яг улс төрчдийн одоо тэр дүрм нь тоглож байгаа дүрм нь анханасаа буруу байна. Үнэхээр өөрчлөлт одоо байнга эдийн засгийн өсөлт гэж яриад байдаг. Тэр яриагаа байлгах хэрэгтэй гэд бас тодорхой хэмжээний тийм хувьсгал тал руугаа яриад байдаг. Зөв. Яг магадгүй нэг хэрвээ уламжлалт аргаар залуучууд ингээд үргэлжлүүлээд тэмцээд явсан бол яг энэ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар тэр болгон бас хүний сонирхлыг татаж ч юм уу те эсвэл хүний анхаарал өртөхүйц байж чадахгүй байсан байж магадгүй л дээ. Тэгэхээр залуучууд маань одоо бас яг ийм шинэ арга барилыг илүү гаргаж ирж те шинэ онцлог сонирхолтой маягаар энэ одоо тэмцлийг өрнүүлж иж бас энэ олон улс төрчдийн бас анхаарлыг татаж тодорхой хэмжээнд бас амлалтуудыг авч чадж байгаа байх гэж бодож байна тий. Яг Их Британий хувьд бол 2050 он байхаа тий 2050 он гэхэд ямар ч байсан одоо нэг хүлэмжийн ялгарлыг тэг болгож хүлэмжийн ихийг ялгаруулахгүй байх хэмжээнд одоо хүрнэ гэсэн ийм зорилтуудыг бас тавьсан явж байгаа. Дэлхийн өөр бусад хөгжилтэй орнууд ч гэсэн
яг энэ асуудлуудаар ингээд яриад сууж хахад нөгөө Монголын залуучууд маань яг бодогдож байна л да. Fridays for Future вебсайтыг харж байхад Монголд ямар ч байсан нэг ивент бол зохион байгуулагдсан гэж бүртгэгдсэн байсан. Энэ 2019 оны 9 сард байна уу да, ямар ч байсан ингээд залуучууд зохион байгуулсан гэдэг. Яг би өөрөө тэр хаана яаж зохион байгуулагдсныг нь бол сайн мэдээгүй. Гэхдээ ямар ч байсан Монгол залуучууд боломжоор бас юм нэг арга хэмжээ зохион байгуулсан юм байна гэж ойлгосон. Гэхдээ ер нь бол энэ яг уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар идэвхтэй дуу хоолойгоо өргөөд ч гэдэм үү яг ингээд залуучуудын зүгээс чагсаалт цуглаан зохион байгуулсан энэ гэдэг нь бол их л бага л байдаг л да. Ер нь ч бараг сонсогдож байгаагүй. Энэ одоо бас яг өөрөө чи зүгээр бодлоор юутай холбоотой байна вэ? Тэр одоо залуучууд ямар ч мэдээлэлгүй суугаад байгаа учраас ингэж байгаа юм уу? Эсвэл одоо ямар нэг тийм сэтгэл дутаад ингэж байна уу? Одоо уур амьсгалын өөрчлөлт гэдэг чинь бол Монгол бас л тулгамдтай асуудлуудын нэг шүү дээ. Тэгтэл одоо бид нар яг энд дуу хоолой өргөж чадчихна уу гэвэл бас үгүй л болчиход байна л да. Миний зүгээр харж байгаагаар бол хотын залуучууд магадгүй одоо шууд уур амьсгалын өөрчлөлтийг одоо ингээд шууд бие дээрээ мэдрэх нь харьцангуй бага байлаа гэж бодоход хөдөө орон нутгийн залуучууд бол энэ бас нэлээд сорог хандахаар гэж бодож байгаа хгүй. Одоо эн чинь бэлчээрийн дороотлоос ахуулаад тэг сүлжилтийн асуудал байна. За ядчил нөгөө нутагладаг газрын ойр орчимд одоо нуур цөөрмөн ширэгж гин, мөнх цас дуулнууд нь хайлаад байна. Ингээд энэ чинь жилээс жил ирэх тутам ингээд өөрчлөлт явагдаад байгаа гэдэг одоо хөдөөгийн залуучууд бол нэлээд сайн ойлгож байгаа, мэдэрч байгаа гэж ингэж харж байгаа байхгүй. Гэтэл одоо яг хөдөөгийн залуусын зүгээс ч гэсэн за ер нь нэлээдээ Монгол улсын залуучуудын зүгээс яг энэ чиглэлд дуу хоолойгоо хүргэж ингэж ярьж хурж байгаа нь бас их цөөхөн юм шиг л надад санагдах юм. Тэгээд энэ талаар юу гэж бодож байна? Тэгэхээр би сэтгэл дутагдсан гэж хэлэхэд бас хэцүү. Яагаад гэвэл сэтгэл дутагдсан тулд хүн мэдээлэлтэй байх хэрэгтэй тийм. Тэгэхээр миний зүгээр ажигласнаар бол яг хангалттай мэдээлэл нь байхгүй гэж би ажигласан. Яг энэ залуучуудын хувьд тийм. Би одоо сая зориуд одоо энэ подкастт орохоос өмнө хэдэн дүүнер лугаа уцаар ярьсан л та. Нэг дүү 6 дугаар анги тэгээд улсын сургууль сурдаг. Тэгээд би уур амьсгалын өөрчлөлтийн талаар юм мэдэх вэ? Энэ талаар хичээл орсон гэсэн чинь бүр тэр үгийг сонсоочгүйсэн. Уур амьсгалын өөрчлөлт гэж юу юм гээд. За өшөөний дүү 10 дугаар анги тэгээд хувийн сургууль сурдаг хүүхдээс. Уул нас үнэтэй хувийн сургууль. Тэгээд тэр хүүхдээс зохиод нэг 2 удаа нэг энэ тал дээр хичээл орсон гэдэг чинь. Энэ би тэгээд лавлсан л та. За энэ талаар тэг юу орсон, чи тэг юу мэдчих авсан гэсэн чи санахгүй байгаа байхгүй. За мэдхгүй. Ямар ч юм сонссон гэхдээ би бол нэг мэдхгүй байна гэд. Тэгээд өшөөний дүү тэгээ ярихад тэр дүү болохоор Солонгост сурдаг. Тэгтээ бас нэлээд тийм олон улсын тийм сайн сургууль сурдаг. Тэгэхэд тэр дүү болохоор 11 настай бас 6 дугаар ангийн хүүхдээсэн. Тэр болохоор уур амьсгалын өөрчлөлтийн талаар ойлголтоос гадна заяа яг танаас манай сургуулийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн талаар юу хийж болох вэ гэх бүр ингэ шийдлүүдийг олоод тэрэн дээр презентацийн бэлдээд тэгээд бүр ингэ өөрөө бүр ингэ судалгаа одоо бие даад судалгаа хийсэн байгаа байхгүй. Тэгээ ийм арга хувилбарууд байна. Ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэдээ бүр шал өөр төвшний. Тэгэхэд Монголд энэ 10 дугаар ангийн хүүхэд мэдгүй гэд сууж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол би яг боловсролын системийг бол 100% холбоотой гэж үзэж байна. Сурах хүчигт нь энэ ороогүй байлаа гэхэд багш нар нь энийг үнэхээр чухал асуудал гэж бодсон бол аль хэдийн хүүхдүүдтэй бас зүгээр яриан байдлаар ч гэсэн хэлсэн байх байсан. Тэгэхэд тийм ч юм болоогүй байгаа. Би өөрөө бараг 8 дээсэн бах англид уур амьсгалын өөрчлөлтийн талаар бол сонсч л байсан. Тэгээ би яг сандын яг багш яг энийг ингээд учир утгатай тайлбарлаад чухал гэдгийг биднэрт ингээд гүн ойлгохтол нь бас ярьсан байгаа байхгүй юу. Тэгэхээр Монголд бол яг боловсрол тал дээр бол үнэхээр дутагдж байна. Эко клубуд бэдийн зарим сургуулиудад. Гэхдээ тэр эко клубуд бол яг агаарын бохирдол эсвэл мод тари юм уу те хамаагүй тийм өөр сэдвүүдэд илүү төлхөө анхаардаг байгаа. Тэгэхээр яг тэр багш нар эхлээд энэний жоохон сайн ухаарч мэдээж хүүхдүүдтэй хүрнэ те. За багш нар ухаарахын тулд бас маасаараа нийтээрээ нийгмээрээ бас жоохон ойлголттой ах хэрэгтэй байх. Тэгэхээр тэрэн дээр яг Монгол улсын хувьд бол хангалттай тийм мэдээлэл нь одоо өргөн хэмжээнд байдаггүй гэж бодож байна. Яг бидний үеийн одоо залуучууд ч юм уу те одоо 30 гарсан хүмүүс ч юм уу яг байгаль орчны мэргэжлэр ажиллаж байгаа хүмүүст уур амьсгалын өөрчлөлтөөр мэдээж мэдлэг ойлголттой байгаа. Гэхдээ бид нар тэгж гудамжинд гараад жагсахаа тэр одоо насаа
бараг давцсан ч гэх юм уу. Эсвэл бид нар бас яг нөө цалин аваа ажиллаж байгаа болохоор гинт бас арай өөр хувилбараар оролцъё. Гэхийг одоо эрэлхийлэх нь багассан гэх юм уу. Тэгж санагдсан. Нөгөө хөдөө орон нутгийг асуусан тий. Одоо юу гэдэг хөдөөгийн залуучууд бас энэ асуудлыг мэддэг юм уу? Ямар нэг байдлаар сэтгэл зовниж одоо анхаарал хандуулдаг юм байдаг юм болов уу? Тэгэхээр яалчгүй нэг тийм ялгаал байгаа яг нөгөө хотын залуучууд, хөдөөгийн залуучууд. Хотын залуучууд уул нь илүү мэдээлэл дунд байгаа шүү дээ. Тэ хөдөө орон нутагт байгаа залуучуудаас арай илүү мэдээлэл дунд. Гэхдээ тэд нэр айгүй тийм хүндий гэдэг одоо энэ асуудлуудаас өөртөө яг хөдөө яг энэ байгалийн гамшигуудыг харахгүй байгаа, энэ ганцуудыг харахгүй байгаа тий. Бэлчээр одоо гэсэн ойлголт нь ч байхгүй. Айгүй тийм хүндий гэдэг юм байлаа. Би бас сүүлд бас нэг хэдэн хүүхдтэй ярихад ямар ч ойлголттой байхгүй болсон. Тэгэхээр хөдөө орон нутагт болохоор би яг анзаархад хамгийн их тэр уур амьсгалын өөрчлөлт нөлөөнд автагдсан мэдэгдэж байгаа. Өөртөө ч гэсэн яг хэлж байгаа л да. Ганцуд хамаагүй их тохиолдож байна. Тэгэл энэ зүйлэг одоо ийм байгаагүй те 10-20 жилийн өмнө ч юм уу. Байнга л тэгж ярьдаг. Тэрнээс болж их зовж байгаа. Тийм тохиолдож байгаа. Гэхдээ нөгөө энэ яг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шүү гэдэг утгаар нь харахгүй. Ингээд уур амьсгал бол өөрчлөлттэй байна гэдгийг анзаарч байгаа ч гэсэн энэ дэлхийн хэмжээнд ийм зүйл болж байгаа ингэж өрнөж ийн гэдэг тэр нөгөө юуг нь одоо холбоосын бол тэр болгон мэдэхгүй байгаа. За тэгээд тэрийг миний бодлоор бол баг энэ залуучуудтай хотод байгаа залуучууд, хөдөө байгаа залуучууд энэ тал дээр илүү энэ хоорондоо мэдээлэлээ солилцоод тий яг энэ тал дээр илүү гар нийлж ажиллах зүгээр ах гэж бодож байна. Тэгэхгүй бол хотын одоо 10 жилийн хүүхдүүд бол ямар ч ойлголт байдаггүй санагдсан тэр хөдөө орон нутагт өөрсдийнхэн үеийн залуучууд ямар өөр байдлаар амьдарч байгаа гэдэг нь мэдэхгүй. Тэгээ энэ ганцуд үнэхээр ямар хэцүү байдгийг нь ойлгохгүй. Тэгээ энэ нь яг уур амьсгалын өөрчлөлт ямар байдлаар хамааралтай гэдгийг нь ойлгохгүй. Тэгэхээр энэ дээр бас боловсрол систем анхааруул зүгээр санагдсан. Харин тийм өөртөө ч яг санал нийлж байна л да. Хэрвээ одоо манай 10 жилийн сургуулиудад ч юм уу ихтэй сургуулиудад энэ уур амьсгалын өөрчлөлийн талаар ойлгуулдаг, ярьдаг, хэлдэг байсан бол Монголын залуучууд энэ талаар илүү мэдлэг мэдээлэлтэй байсан бол бас магадгүй улс төрчидтэй хандаад эсвэл одоо яг энэ бодлого боловсруулж байгаа хүмүүс рүү хандаад бас тодорхой хэмжээний шаардлагуудыг гаргаж тавих байсан болов уу гэж бодож байна. Тийм би 100% тэрэнд тэгж бодож байна. Би нэг Twitter ерөөсөө мэдтгүй хүн л дээ. Гэтэ яг нэг аккаунт өгдөн. Тэгээд нэг Twitter дээр одоо аюул олон дагагч нартай. Тэгээ өөрөө бүр нэг телевизийн хөтлөгч залуу байсан. Тэгээ тэр бүр улаанцаа ингээд уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэсэн аюул олон пост тавьсан байсан. За тэгээд нэг сая сүүлд нэг хэсэг жоохон хүүтэрсэн шүү дээ. Тэгэхэд гадаа хасагдчих байна. Юу уур амьсгалын өөрчлөлт, юу дэлхийн дулаар л гэж бичсэн байсан. Тэгэхээр тийм нөлөө бүхий хүмүүс бүр зүгээр за энэ талаар мэдлэггүй ч биш. Тэр байтгаа энэ талаар ингээ буруу ойлголт ард түмэнд өгөөд байна те. Тэр бол үнэхээр одоо онцгүй гэж бодож чинь. Тэгээд тэр хүний доош ч гэсэн олонний танил айгүй хүмүүс тэрийг дэмжсэн зөв ер нь тэгж уур амьсгалын өөрчлөлт гэж юу байсан гэсэн тийм одоо хандлага бол нэлээд харагдсан. Тэгэхээр яг наад зах нь одоо илүү мэдээлэлтэй байвал залуу хүүхдүүд гэсэн ийм хүмүүсийг ядаж нөгөө уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгдэг биш те ядаж одоо нэг их юм хийхгүй байлаа гэхэд ядаж ингээд хүлэн зөвшөөрдөг болох хэмжээнд нь байх хэрэгтэй л гэж санагдсан. Энэ дээр яг зөвхөн одоо 10 эдэн настай 10 жилийн хүүхдүүд гэлтгүү 20 эдэн настай оюутнууд те за тэгээд ажил эрхэлж байгаа хүмүүс ч гэсэн энэ дээр арай идэвхтэй байх хэрэгтэй. За тэгээд тэрэн дээр би ч гэсэн өөрийгөө бол нэг сайн идэвхтэй байж өдөө өөрчлөлт нэг идэвхтэй байж чадсан гэж бодохгүй байна. Яг уур амьсгалын өөрчлөлтөр бол тэгэхээр энэ дээр бас айгүйх орон зай байгаа шүү. Хэрвээ үнэхээр залуучууд яг манай одоо энэ байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн сүлжээ шиг тийм хэмжээний юм сүлжээ үүсгээд те ялангуяа орон нутгаа холбосон байдлаар ингээд сүлжээ үүсгээд уур амьсгалын өөрчлөлтийн талаар арай тийм нэг гар нийлсэн байдлаар арай нэг зарчимтай стратегтэй тийм байдлаар одоо хамтрах юм бол хамаагүй нөлөөлж чадах бах улс төрчдөд. Би нэг BBC-гийн нэг подкаст сонсч ирсэн саналаа л да сая. Тэгээд тэр болохоор яг нөгөө парламентын сонгуулийн үеэр
тэнд одоо мөрийн хөтөлбөрөөр танилцуулж исэн томоохон намуудад бас нөгөө залуучуудын зүгээс шаардлага хургуулжсэн талаар ярьж ирсэн. Тэгээд тэр болохоор та одоо яг өөрийнхөө мөрийн хөтөлбөрт те уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар яг юуг тусгасан юм бэ? Хүлэмжийн ялгарлыг бууруулах чиглэлд танай намын зүгээс юу хийх боломжтой юм бэ ч юм уу те? Одоо энэ чиглэлийн юмнуудаа ингээд танилцуулаач, энэ чиглэл дээр одоо илүү их анхаараач гэсэн тэр шаардлагыг хургуулжсэн байгаа байхгүй. Гэтэл бид нар чинь бас яг Монголд эргээд нөгөө нөхцөл байдлаа бодохоор сонгуулийн үеэр бид нар одоо энэ асуудлыг үнэхээр сөхөж гаргаж ирж ярьдаг нам нь их цөөхөн тий. Одоо тэгээд тодорхой үйл ажиллагаанууд байсан ч гэсэн тэр нь бас чамлалттай гэх юм уу тийм байдаг. Тэгэхээр одоо бусад улс орнуудын залуучуудаас үнэхээр бас суралцахаар санаа авахар юмнууд бол зөндөө байх шүү. Тэгээд өөрийн чинь илтгэр магадгүй цаашдаа илүү их мэдээлэлтэй бид нар болж чадах юм бол энэ чиглэлд бас дуу хоолойгоо хүргэдэг болох байх л та. Тэгээд төгсгөл нь ер нь асуухад одоо цаашдаа яг энэ чиглэлээр уур амьсгалын өөрчлөлтийн талаар илүү одоо судлаж медиа гэж бодож байгаа залуучууд байх юм бол одоо яг ямар их сурвалжийг үзвэл зүгээр вэ? Одоо тийм мэдээллийн их сурвалжууд эсвэл одоо хамрагдах боломжтой тийм онлайн сургалт ч юм уу эсвэл одоо яг энэ чиглэлээр сурах боломжтой тийм тэтгэлэгт хөтөлбөр энэ төр байдгүй тийм сайн дурын янз бүрийн үйл ажиллагаануудад хамрагдах боломж байдаг юм уу? Тэр талаар бас энэ залуучуудад хэлж өгвөл бас хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ер нь бол энэ подкастыг эхлүүлсэн зорилго нь бол энэ чиглэлээр сурцсан ч юм уу, энэ чиглэлээр ажилладаг залуучуудад бас яг 100% зориулагдаагүй. Энэнийг харин ч одоо мэдэхгүй байгаа. Тэгээ эсвэл энэ чиглэлээр одоо хөшөө юм олж мэдээ сурыг гэж бодсон байгаа хүмүүс бас зориулж байгаа учраас тэр хүмүүст бас мэдээлэл хүргэх үүднээс яриул зүгээр юм болов. Зөв. Би тэрнээс нэг юм үг хэлчихв. Монголчууд юуг ойлгосоо гэж өмнө нь асууж ирсэн шүү дээ, те. Юу гэж хүсэж байна. Тэгэхээр би зөв энэ дээр бол ингээд монголчууд жоохон ингэх гээд байдэн те. Энэ Монголд ямар хамаатай гэдэг тийм хандлага жоохон байх гэдэг те. Тэгээд айгүйх асуудлыг тоодгүй гэх юм уу? Манай улсад энэ хамааралтай биш, бидний асуудал биш гэдэг. Тэр хандлагаа би бол өөрчлөөсэй гэж хүсэж байна. Яг л хамааралтай байлгүй яах вэ тий. Одоо энэ ковидын жишээнээс харахад ч гэсэн одоо дэлхийд одоо өөр нэг жижиг хотод үүссэн ингээл дэлхийн хэмжээнд ингээл бүх ялангуяа энэ цаг үед айгүй одоо нэг хүний үйлдэлтэй бүх одоо бусад хүмүүст нөлөөлөх магадлал нь улам л ихсэж байгаа. За тэгээд уур амьсгалын өөрчлөлтийн хувьд бол наад зах нь тий 50 он гэхэд 200 саяас 1 тэрбум орчим дөрвөсөд одоо бий болно гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр дөрвөсөд нь юу гэхээр яг уур амьсгалын өөрчлөлтөөс болохоор тэрнээс болоод орон гэргүй болцсон тий идэх хоолгүй болцсон. Тэгээ бүр үнэхээр нүхээс өөр одоо гарч байхгүй. Тийм хүмүүс бүр 1 тэрбум байх магадлал байгаа гэж боддоо. За тийм монголчууд яг өөрсдөө яг далаад гарцгүй учраас ч юм уу яг бас ингээл тий амар үерт автах ч юм уу амар байгалийн гамшигт яг шууд бас нөлөөлөх нь арай бага. За тэрнээс гадна хүн ам ч гэсэн хамаагүй цөөн учраас яг энэ миний асуудал гэж хараахан одоо харж ухаарч эхлэх байгаа. Гэхдээ одоо боддоо наад зах нь ингээл хиттаас хэдэн сая дөрвөсөд хойшоогоо Монгол руу ч юм орж ирэх тохиол хэн байг хин тий. Тэгэхээр энэ утгаараа ер нь бол хэзээ ч ингээд энэ асуудлыг бидэнтэй хамаатай асуудал биш ээ. Бид нар өчүүхэн улстай бид нар тэгэж одоо хүлэмжийн ялгаруулах нь хэмжээнд хамаагүй бага. Одоо бидний асуудал биш гэж цаашаа одоо налаагаад суух тийм асуудал биш ээ. За тэгээд дэлхийн дунджийг харах юм бол Монгол одоо иргэн дэлхийн дунджаас 2.7 дахин их одоо хүлэмжийн ялгаруулах одоо үзүүлэлттэй байгаа байхгүй юу. Тэгэхээр бас тийм ч гэмгүй бол биш яг иргэнээр нь харах юм бол яг улсын хэмжээнд харуул мэдээж бас яаж хятад яаж Америк улстай дүүцэв. За тэгээд их сурвалж гэвэл Climate Reality Project гэж байгаа. Энэ болохоор яг Al Gore анх одоо үүсгэн байгуулсан тийм юу байдэ байгууллага байдэ. Тэгээд эдгээр болохоор байнга хичээл сургалт одоо яг юм юу уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юм нөгөө сургалт зохион байгуулдаг. Ийшээ сайн ороорой. За Race to Zero гэдэг энэ NUBI нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн конвенц байгаа. UNFCCC. Тэрний бас нэг том кампанид ажиллагаа Race to Zero гэдэг. Тэгээ тэр болохоор бас яг энэ уур амьсгалын өөрчлөлтөөр аль болохоор бүр дэлхийн хэмжээнд ингээд хүмүүсийг ингээд нийлүүлсэн тийм сүлжээ байгуулсан байгаа. Компаниуд, хотууд, их сургуулиуд тий аль болохоор ингээд олон салбаруудыг энэ
одоо сүлжээнд ингээ оролцуулаад за та нар хүлэмжийн хий ялгуурлаа. 50 он гэхэд тэг болох тийм зорилготой ингээ хамтрая гэсэн. Тэгээ тэр вебсайтн дээр зөндөх мэдээлэл байгаа. Тэгээд энэтэй холбоотой тэтгэлэгт хөтөлбөрүүд бол мэдээ зөндөө байгаа. Би яг одоо нэг хүртэл дурдах яг боломжтой биш юм. Гэхдээ энэ саяны ярьсан Extinction Rebellion за тэгээд Fridays for Future гэх энэ вебсайтууд руу бас орох юм бол маш их мэдээлэл лээ. Тэгэхээр энийг бас залуучууд эртхэн ороод хараарай. За зөндөө хэрэгтэй мэдээллүүд бас соорсууд өгсөнд баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө ярилцлагыг ингээд үгээр өндөрлөе гэж бодож байна. Ямар ч гэсэн подкастны энэ эпизодод оролцоод чин сэтгэлээсээ бас нэлээд сонирхолтой юм яриа өрнүүлсэн онондоо маш их баярлалаа. Цаашдаа бид нар Монголд энэ чиглэлээр хүмүүст мэдээлэл хүргэх, ялангуяа залуучууд мэдээлэл хүргэх чиглэлээр бол зөндөө их ажил хийх шаардлагатай байгаа. Тэгээд тэр олон ажлуудын бас нэг хэсэг болоод энэ подкаст явж байгаа нь бас сайн хэрэг. Гэхдээ одоо энэс ч олон подкаст одоо өөр олон ном одоо юу судалгааны ажлууд юу гэдгийг те залуучуудад илүү хүртээмжтэй байх тэр арга хэлбэрүүдийг сонгож одоо энэ чиглэлээр бол ярьж хэлж явах бол хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тэгээд энэ подкастыг сонсож байгаа залуучууд ч гэсэн өөрсдөө бас цэнэглээд авах те энэ чиглэлээр сонирхоод унших ингээд цаашдаа бас нэг одоо найзуудтайгаа гэр бүлийнхэнтэйгээ ойр дотныхоо хүмүүстэй энэ асуудлаар бас мэдээлэл солилцдог болох байх гэж бодож байна. Төгсгөлийн хэдэн минутыг чамд үлдээгээд тэгээд өнөөдрийнхөө подкастны дугаарыг өндөрлөё. За би баг сая хэлсэн л дээ төгсгөлийн үгээд. Гэхдээ ер нь бол Монгол залуучууд жоохон активист тал руугаа бас байвал зүгээр л ах. Гэхдээ тэрнээс өмнө өөртөө гол нь яг тэр мэдлэгээр те мэдээллээр цэнэглэх хэрэгтэй наана. Тэгэхээр миний зөвөр анзаарснаар бол Монголын боловсролын системд дүгнэлт өгөхөд бие даасан тийм судалгаа айгу бага хэдэмсээ санагдсан залуучууд. Багш нар нь ч тийм одоо даалгавар нэх өгдөггүй. Одоо чи нэг сэдв өгөөлтэй. За энэ сэдвийг 2-7 хоног ингээд тал талаас нь ингээд судлаад тэгээд нэг эссе зохион бичлэг бичих юм уу те. Тийм прожектууд айгу бага өгдөг санагдсан. Тэгэхээр тийм утгаараа зөвхөн ингээд онц сурахаа бодох те. Зөвхөн яг 10 жилд нь юу зааж ин гэдэг тэр хайрцагт нь ингээд өөртөө сайхан багтаагаал тэрнийхэн дүнгээ сайн аваад тэгж одоо суралцах биш. Хөтөлбөрөөс гадна давж те ийм их мэдээллийн ирэн байна те. Одоо ийм их интернет ийм их юу мэдээлэл байхад ягаад өөрөө зүгээр Google-тэл айгүй хурдан Google-тэл хайж болохгүй гэж. Гэхдээ яг Монголын хувьд бас нэг тэр одоо дутагдлан гэхээр яг монгол хэл дээр юм материал нь айгүй байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө бас энэ материалаа нэмэх хэрэгтэй нэ тий. Эсвэл залуучууд бас яг хэлэн дээрээ сайн анхаарад баг энийг нөгөө англи хэлээ ч юм уу илүү тийм сайжруулах нэг боломж болох нэг тийм шалтгаан болгож бас болно шүү дээ тий. Тэгэхээр яг тэр утга дээр бол би тэгж уриалмаар байна. Уул нь бол итгэвчүүл монгол залуучууд мундаг л та. Тэгэхээр сайн итгэвчээрэй л гэж хэлмээр байна. За сайн итгэвчээрэй гэдэг энэ уриалгаар өнөөдрийнхөө подкастны дугаарыг өндөрлөё. За баяртай залуучуудаа дараагийн дугаараар эргээд холбогдъё.